тухайн аж ахуйн нэгж нь бол ажилтны нийгмийн даатгалын бол төлцсөн байгаад байгаа. Яг өөрт нь хамаарах. Тухайн хүнийхийг л төлцсөн. Миний санаж байгаагаар нэг 4 сая гаруй төгрөг байсан тэрнийг нь төлчихсөн. За. Үлдсэн мөнгө нь болохоор нэг 400 орчим сая төгрөгийн өөр төлбөр ингээ үлдсэн. Тэгээд тэрнийгээ төлөөгүй учраас таны нийгмийн даатгалыг бүрэн төлөгдсөн үндсэндэл бол хамаарт тооцох боломжгүй. Тэ? Түрүү нөгөө яриадсан бусад ажилтнуудынх чинь төлөгдөж ш таны итгэх хэмжээ орно гэсэн ярилт өгч. Сайн байцгаана уу үзэгчтэй, сонсогчдоо. Хүүхцэнгэр радиогийн энэ удаагийн шинэхэн подкаст эхлэхэд бэлэн боллоо. За би хөтлөгч Туул байна. Ингээд өнөөдрийнхөө зочныг та бүхэн танилцуулъя. За бас бид нэр өнөөдөр маш хэрэгтэй нэгэн сэдвийн хүрээнд зочноо ураад ярилцах гэж байгаа. За өнөөдрийн зочин маань United Summit хуулийн фирмийн өмгөөлөгч инх төвшин ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн сэдвээ үзэгчдтэй, сонсогчдтой танилцуулъя. За өнөөдөр бид та ямар нэгэн байгууллагт ажиллаж байгаа бол тэр байгууллагч нь хэрвээ нийгмийн даатгалын газар өртөө бол та одоо тэтгэмжээ авч чадаж байна уу? Энэ талаар бид хоёр ярилцах гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг нэг ийм одоо шалтгаантай маш олон хүмүүс байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр нийгмийн даатгалын газарт тухайн байгууллага нь өртөө тэгээд ямар нэгэн тэтгэмжээ авч чадаагүй миний л одоо ойр орчимд бол тийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр нийгмийн даатгалын газар аж ахуйн нэгжээс одоо хэдэн төрлийн шимтгэл авдаг юм бэ? За ерөнхийдөө бол нийгмийн даатгалын шимтгэлийг бол хэд хэдэн төрлүүдэд хувааж авч үздэг. За энэ нь болохоор тэтгэврийнх, ажилгүйдлийнх, үйлдвэрлэлийн ослынх гэдэг хэд хэд хувааж чаддаг. За энэ ингээд нийлбэр дүнгээрээ юу гэхээр ажил олгогчоос бол үйл ажиллагааныхаа онцлогоос хамаарат 10.5-аас 12.5% хүртэлх хувь хэмжээтэй. За энэ дээр нийгмийн даатгалын хувь хэмжээнээс гадна эрүүл мэндийн даатгалын 2% шимтгэл бас нэмэгдчихдэг. За тэгээд ирэхээр ерөнхийдөө магадгүй уулуурхаан ч юм уу те үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл өндөртэй аж ахуйн нэгж байгууллага дээр бол 14.5 хүртэлх хувь хэмжээний одоо шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй. За ажилтан бол ерөнхийдөө түрүүн дурдсан нөгөө нийгмийн даатгалын шимтгэлүүд нь багтсан дүнгээрээ 9.5%-аар төлдөг ийм онцлогтой юм байгаад байгаа. Тэгээд энэ дээр бас мөн адил эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдээд 9.5 дээр 2% нэмэгдэхээр 11.5% шимтгэлийг ажилтны цалин өсөөс судалж авдаг ийм онцлогтой. Тийм. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын шимтгэлийг одоо нийгмийн даатгалын газраасаа яг ямар системээр эсвэл компьютер програмаар ч юм уу хянаад идэгин яг ингэ шүүж гаргаад идэгин энэ төлсөн энэ төлөөгүй гэж яг юугаар ямар системээр гаргаж ирд юм бэлээ. Нийгмийн даатгалын ерхий хуулиараа бол тухайн аж ахуйн нэгж байгууллага одоо тухайн сард ажилласан ажилтнуудынхаа мэдээллийг тайлан болгож нэгтгэж боловсруулад за түүнийгээ дараа сарынхаа 5-ны дотор заавал илгээсэн байх үүрэгтэй байдаг. За тэгэхээр энэ яг илгээсэн мэдээ баримтан дээр нь үндэслээд нийгмийн даатгалын газар тухайн хилцэн ч юм уу газар ч юм уу энэ байгууллага яг хэдэн төгрөгийн татвар шимтгэл төлөх ёстой юм. Тэрнийг нь тооцоод боловсруулах гаргацдаг. Тэгээд энэ юу гэхээр програмд нь аль биесээр бүртгэгдээд ордог гэсэн үг. Хүн болгоно яг л энэ системийн дагуу гарах програмаар гарах нь шүү дээ. Минийх, таних ялгаагүй. Бүгд л яг энэ ижлэн одоо бид нэр ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол хуулиараа заашгүй энэ даатгалд хамрагдах үүрэгтэй албан журмын даатгал учраас төлөгддөг аль биесээр. Тэгэхээр хоёулаа одоо яг нөгөө гол асуудал руу. Нийгмийн даатгалын одоо газарт тэ тухайн байгууллага нь хин нэг аль нэг байгууллага ингээ өртөө байлаа гэж бодъё. За тэгвэл тэр газар ажиллаж байгаа одоо даатгуулагч тэ ямар нэгэн тэтгэмж авлаа гэвэл тэрийг авч чадаж байна уу? Байна гэж. За ер нь бол өртөө тохиолдолд хөвчлэн одоо манай практик дээр за танай байгууллага юм өртөө юм байна. Тийм учраас таны тэтгэмжийг олох боломжгүй. За олон төрлийн тэтгэмж байгаа шүү дээ. За жишээл ажлуудын тэтгэмж, тий? Хөдөлмөрийн чадраа төр алдсны тэтгэмж, жирэмсний болон амарцны тэтгэмж гэдэг тий. Тэгэхээр энэ тэтгэмжүүдийг юу гэхээр тухайн ажил олгогч нь
За хууль заасан үүргээ биелүүлээгүй танах манай дээр нийтдээ 2 тэрбум өртөө. За эсвэл 3 тэрбум өртөө юм байна гэх тийм. Энэ өрөө төлж ижил танах энэ тэтгэмжийг танд олох боломжтой гэсэн хариуг өгдөг. За нэг ёсондоо юу гэхээр тухайн байгууллагын хоримтлагдсан нийт өр төлөгдөж тэтгэмжүүд нь олгох боломжтой гэсэн ийм хууль зүйн зохицуулт яг байдаг. За тэгэхээр энэ юугаараа бүх өр төлөгдсөн үндсэн дээр л энэ тэтгэмж нь олгоно гэсэн шаардлага тавиад хатуу шаардлага тавиад байдаг. За тэгээд яг энэ зүйл маань ягаад иргэдэд яг хүндрэлтэй болоод асуудал үүсгээд байгаа юм бэ гэхээр магадгүй одоо юу гэдгийг тухайн ажилтан ажлаас чөлөөлөгдчихэд тушаал гарлаа. За тушаал гарах үед тийм үү. За тэтгэмжээ авахаас өмнө ч гэдэг юм уу. Төсөлтөө өгөхөөс өмнө тухайн ажилтны яг өөрт нь хамаарагдах нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн тохиолдолд бол тухайн ажилтан тэтгэмжээ авах бол бүрэн хэрэгтэй юм байна. За яагаад би ингэж үзэж байгаа бэ гэхээр нийгмийн даатгалын ерөнхий хуулиар даатгуулагч гэж хэнийг хэлвэ гэдгийг томьёолсон байна. Тэгэхээр энэ томьёоллоор юу гэхээр Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалах хүн. Тэгэхээр нийгмийн даатгалын харилцаа маань хэн хоёрын хооронд явагдаад байгаа бэ гэхээр ажил олгогч, даатгуулагч, за мөн энэ төр юу гэхээр нийгмийн даатгалын газар гэсэн ийм гурван ерөнхийдөө ихэд оролцоод байгаа юм. Тэгэхээр би үгээр юугаараа хэлэх гээд байна гэхээр даатгуулагч хэрэг өөрт хамаарах даатгалаа төлцсөн бол тухайн даатгалтай холбоотой авах ёстой тэр тэтгэмжээ авах бол бүрэн эрх нээлттэй юм байна. Гэтэл манай практик дээр яг юу болоод байгаа вэ гэхээр за танаа байгуулагч өртөө юм байна. Таних төлөгдсөн ч гэсэн одоо юу гэдгийг дондгих, доржих, батих, сараагих төлөгдөөгүй учраас та тэтгэмжээ авах боломжгүй. Байгууллагын өр бүхэлдээ төлөгдснөөр л таны яг нийгмийн даатгал төлөгдсөн гэж харагдана. Манай систем дээр бол одоо юу гэдгийг за иргэн А-гийн те энэ тэтгэмжээ хэдийгээр байгууллагаас нь ингээд яг өөрт нь ногдох хэсгийг төлсөн ч гэсэн яг таних төлөгдсөн гэсэн тийм програм дээр нарийн харагддаг тийм задраа байхгүй. Тийм учраас танихыг төлөгдөөгүй л гэж үзнэ гээд тэр тэтгэмжийг нь олохоос татгалзаад идэг. Энэ нь өөрөө юу гэхээр тухайн даатгуулагчийн эрх шиг ноцтой охирож. Дээрэс нь юу гэхээр тухайн байгууллагыг одоо юу гэдэг юм нэг өсөндө муухай үгээр хэлэх юм бол одоо барьцаалах байдлаар тий заавал тэрнийг нь төлүүлж иж ажилтных нь тэтгэмжийг олгоно тий. Магадгүй хүний амьдрал хэцүү шттэ баялаг ажилгүй болчдөг тий. Дараагийн ажилд орох хүртэл тэр ямар мөнгөөр амьдрах вэ тий. Мэдээч хэрэг тэтгэмжийн мөнгөөр амьдрна. За нэг хүн жирэмсэн болчдөг тий. Удахгүй хүүхдэн төрөх гээд байдаг. Мөнгө төгрөг хэрэгцээтэй. Гэтэл яг тэр мөнгө авч чадахгүй ийм хүнд байдалд орох тий. Эрсдлүүд. Нэг кейс дурдвал яг нэлээд хэдэн жилийн өмнө болж исэн тохиолдолтой. Яг гэхдээ хэдэн жилийн өмнө яг энэ ерөнхий хууль бол батлагдсанаас хойш юм байна. Энэ хууль батлагдлаа. Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2023 онд ерөнхийдөө батлагдсан тийм хууль байгаад байгаа. Тэгээ яг энэ хууль батлагдсанаас хойш нэг хүн надаас зөвлөгөө аваад яасан бэ гэхээр за манай байгууллага ингээд ийм нийгмийн даатгал дөрвтэй юм байна. Тэгээ би 2 сар гаруй хугацаанд ингээд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй өвчтөй хүнд эмнэлэгт байсан. За тэгээд листийн мөнгө авъя гэхээр танаа байгууллага чи өртөө юм биш. Тийм болохоор олох боломжгүй гэнэ ингээд татгалцсан хариу өгöd байна. Тэгээд яасан гэсэн тухайн аж ахуйн нэгж нь бол ажилтны нийгмийн даатгалыг нь бол төлцсөн байгаад байгаа. Яг өөрт нь хамаарах. Тухайн хүнийхийг л төлцсөн. Миний санджаагаар нэг 4 сая гаруй төгрөг байсан тэрнийг нь төлчихсөн. За. Үлдсэн мөнгө нь болохоор нэг 400 орчим сая төгрөгийн өр төлбөр ингээ үлдсэн. Тэгээд тэрнийгээ төлөөгүй учраас таны нийгмийн даатгалыг төлөгдсөн, бүрэн төлөгдсөн үндсэнд бол хамаарт тооцох боломжгүй. Тэ? Түрүүн нөгөө яриадсан бусад ажилтнуудынх чинь төлөгдөж ш таны тэтгэмж орно гэсэн ярилт өгч. Тэгэхээр юу гэхээр энэ тохиолдолд бол ажилтан тэтгэмжээ авах бол бүрэн боломжтой байгаад. Нийгмийн даатгал хэдийгээр тэгж буцааж байгаа ч гэсэн ажил олгогч одоо юу гэдгийг заавал одоо бусад ажилтнуудыг бүрэн төлж иж те магадгүй нөгөө амьдрал баялаг санхүүгийн бэрхшээлтэй эдийн засаг ямар байгаа лээ те тэр аж ахуйн нэгж байгууллагууд нэг ийм тохиолдлууд маш их гардаг л да. Нэг нь юу гэхээр одоо за орлого ороод ирлээ.
Тэгэнгүүт ажилтныхаа цалин өгөх үү? Эсвэл нийгмийн даатгал татвараа бүгдийг өгөөд ажилтнуудаа цалингүй суулгахгүй. Тэ? Хоёр сонголт. Энэ хоёр сонголттой. Тэгэхээр энэ хоёр сонголт маш хүнд хоёр сонголтын өмнө тулгарч ирээд за мэдээч ирэх хүн амьдрал ажиллаж байгаа юм чинь тэ бүтээмж гаргаж байгаа юм чинь эхлээд ямар ч үс ажилтныхаа цалин хөлсөй өгч. Тэ? Цагаансаар болох гэж байна, баяр ёслол болох гэж байна. Хүний амьдрал одоо хүндэл байгаа тий. Мөнгөний хэрэгцээ байгаа. Тэр хүн чинь одоо олон зээл тий. Тэгэхээр энэ зээлээ төлөхөд ч мөнгө хэрэгтэй. Эхлээд ажлынхаа цалин өсөх. Тэгээд яг баг багаар одоо юу гэдгийг ингээ хоримтлогцсаар хагаад тэр хэдэн сар болдог, жил болдог тий. Энэ нь юу гэхээр нөгөө нийгмийн даатгалын хувь хэмжээ хэтэрхий бас өндөр байгаагаас болоод аж ахуйн нэгж байгууллагууд маань дарамт үүсээд тэгээд яг ийм нэг хоёр хэцүү сонголтын өмнө тулгарчаад идэг. За тэгэхээр би ер нь яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр магадгүй те яг энэ хэцүү сонголтын өмнө ирсэн бол те ажилтан чи одоо жирэмсэн те ээлжийн амралтаа авах болсон эсвэл одоо юу гэдгийг жирэмсний амралтаа авах болсон те тэр тохиолдолд ядаж яг тэр тушаал гарах өдөр нь яг ажилтантай холбоотой тэр нийгмийн даатгалын шимтгэл нь хэдэн төгрөг байна тэрнийг нь тушаач гэж. Тэгэх юм бол энэ нь юу гэхээр ажилтны дараагийн одоо тэтгэмж авах эрх нь бол нээлттэй болж байна. Магадгүй одоо шүүхийн маргаан үүсгээ явсан ч гэсэн бүрэн боломжтой. За эргээгээд нөгөө кейс рүү оръё. Тухайн кейс дээр бол яасан бэ гэхээр ажил олгогч нь тухайн ажилтан ч гэсэн ерөнхийдөө хууль шүүхэн байгууллагаар юу явах их дурггүй. Адгийн цар 10 хоног яах юм бэ болий. Тэгээд яг мөнгө төгрөг муутай байгаа ч гэсэн хоёулаа тохиролцъё. Тэгээд тухайн юу чинь нэг 4 сая байлуу 3 сая гаруй төгрөг байлуу. Тэр мөнгөний ерөнхийдөө би ингээд чамд хуваагаад өгчөө байгуулгасан. Тэгээд дараа нь ингээд шүүхтэл яваал нөгөө анхан шат давах хяналтаа тэгэл шүүх идэр гүйцэтгэл өчнөө жил ингээд хиндээ ингээд хүндрэл чирэгдэл учруулж ирсний оронд би ингээд боломжоор чамд цуулаад өгчөө гэд тэгээд ажил олгогч нь өөрийг нь даатгалын шимтгэлийг төлцөн ч гэсэн одоо нөгөө байгууллагасаа тэр тэтгэмжийн мөнгөний олгочихж байгаа. Тэгэхэд энэ тохиолдол юу гэхээр байгууллага хохироод үлдчихэж байгаа байхгүй. Тийм байна тий. Тийм байна. 2 удаа төлчихөж гин гэсэн үг. Нэг өсөндөө баг 2 удаа төлчихөж байгаатай ялгаа авахгүй байхгүй юу? Тийм байна. Тий. Тэгэхээр энэ янз янзын бас ийм кейс байж болох юм байна тий. Болохоор ийсэн байт юм байна. Тэгэхээр энэ нөгөө хуулиндаа бол юугээ заасан байдгийг. Энийг байгууллагын өртөө тохиолдолд тухайн хүн одоо ингээд тэтгэмжээ авах ёстой гэж заасан байгаа шүү дээ тий. Тэгж ойлгоод байна. Зөв тий. Ер нь бол нөгөө тэтгэмж болгон нөгөө эрх үүсэх хугацаа болон төлөлт хийсэн югаараа харилцаа адилгүй ялгаатай. За түрүүний ярьжсэн нөгөө ажилгүйдлийн тэтгэмж дээр бас жишээ аваад ярих юм бол ажилгүйдлийн тэтгэмжийг нийтдээ 24 сарын хугацаанд төлсөн. За түүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн тохиолдолд энэ тэтгэмжийг авах эрх үл үүсчихдээ юм байна. Тийм. За тэгээд яасан бэ гэхээр 9 сарын хугацаанд бол мэдээч хэрэг байгууллага нөгөө шимтгэл төлсөн тайлангаа явуулчдаг. Ийм Монголиогоос харангуут нөгөөх нь төлөгдөөгүй гэсэн гараад идэг. Гэхдээ юу гэхээр яг бодит байдал дээр бол аж ахуйн нэгж маань ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлээр төлсөн. Гэхдээ бусад ажилтнуудынхаа төлөөгүй учраас төлөгдөөгүй гэсэн төлөвтэй харагдаад идэг. Ийм нэг одоо нэг ядаргаатай системийн хувьд одоо юу гэх юм бэ бурууч гэдэг юм уу те магадгүй нэг хөгжүүлэлт нь сайн хийгдээгүй нөхцөл байдлаас болоод ажилтнууд хохироод дээрэс нь ажил олгогч гэсэн ийм хохирох ийм зүйлсүүд үүсээд ийн гэж үзэж байна. Тэгэхээр таны энэ ярианаас ингээ харахаар за бас ингээ бодит жишээ кейсүүдийг ингээ бодоод ахлаар энэ нийгмийн даатгалын газар өөрөөсөө хуулиа зөрчиж байгаа юм шүү гэж харагдаад байна. Тэг яг ер нь бол тухайн ажилтнтай хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн төлцсөн тохиолдолд олох тэр тэтгэмжийг олохгүй гэдэг нь бол хууль зөрчсөн үйл гэж үзэж болно. Хэрв төлөөгүй бол нийгмийн даатгалын байгууллага хууль заасан шаардлага тавьж байгаа нь бол зөв. Нэгэсэндээ бид нар ингээд тэнцвэртэй байдлаар мэдээлэх хэрэгтэй шүү дээ, тий? Төлөөгүй хинэд ямар ч төлөлт хийгдээгүй байхад нь энэ чинь олох ёстой шүү дээ гэдээ бас шаардаад байж болохгүй. Энэ тохиолдолд бол жинхнээсээ хууль зааснаар бол энэ нөгөө төлөгдөөгүйгээс холбоотой үүсэх хохирлыг ажил олгогч хариуцна гэдээ хууль заасан байна. Тий. Бид хоёрын яриад байгаа зүйл бол тухайн яг ажилтнанд хамаарах
шимтгэлийн бол төлж өгсөн. Төлсөн үед нь олохгүй байгаа юм кейсүүд байна. Харин тий. Яг энэ кейсийг л би бас миний ойр орчинд бас нэг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө хохироод байна байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яах ёстой юм гэдгээ бас мэдэхгүй хүмүүс маш их байгаад байдаг. Байгууллага өөртөө гэдэг би ингээ хохироо явж байна. Эрүүл мэнд дээрээ хохирж байна. Эмнэлэгт очиод үзүүлэх үзүүлж чадахгүй юм. Төлбөрийг хийж чадахгүй юм. Ингэсэн одоо гадаад руу явж чадахгүй юм гэдэг юм уу. Юу гэдэг зөндөл их асуудлууд олон юм гарна. Яг энэ дээр яг хохирж байгаа хүмүүс нь ямар хуу хүмүүс байна уу? Яг л нөгөө байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байх уу? Ер нь хохирогчд нь. Ер нь бол хохирогчдын хувьд бол нөгөө яг ажил хөдөлмөр эхэлж байгаа. Нийгмийн даатгал төлж байгаа ажилтан л байна гэсэн үг. За тэгээд яг хөө гэхээр одоо ер нь бол нийтлэгээр ер нь нийгмийн даатгалаа яг ингээд сар болгон тогтмол төлж явдаг байгууллагууд бол тун цөөхөн. Яагаад гэхээр бүр ингээд сар болгон тогтмол төлдөг ажлууд мэдээж хэрэг байгаа. Гэхдээ яг үннийг хэлэхэд энэ нөгөө эдийн засгийн хямрал дээрэс нь нийгмийн даатгал татварын юу энэ төр чинь өөрөө хувь хэмжээ нь өндөр болоод ирэнгүүт нөгөө нэг хоёр сонголтын өмнө тулгархаараа байгууллагууд чинь яа харахгүй л ажлынхаа цалин өсөй өгөө тэгээд 1-2 сар одоо магадгүй төлдгийг чадаагүй өнчих тохиолдлууд бол айгүй түгээмэл байна. Тий. Ер нь дийлэнх л юм шүү дээ. Ер нь дийлэнх нь л байна гэсэн үг. Тий. Тэгвэл одоо яг энэ асуудлыг яавал шийдэж чадах бол гаргалгаа нь юу байгаа вэ? За яг гаргалгаа нь бол би бол зүгээр тун энгийн гэж харж байгаа. За ямар байдлаар вэ гэхээр техник технологи бол маш нарийн хөгжиж байна. Хөгжилтэй явж байна. Тэгэхээр энэ давуу талаа бид нар ашиглаад тэр нийгмийн даатгалынхаа програм дээр л шинжилэл хийгээл хувь хүн болгоны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө юу өөрөө нарийн задаргаатайгаар тэр нь тусгадж ордог. За магадгүй одоо юу гэдгийг тухайн байгууллага өр төлбөрөө тухайн сартаа бүрэн төлөх боломжгүй хэсэгчлэлт төлөлөө гэж бодъё л та. Тэнгүүт тэр хэсэгчлж төлсөн төлөлт нь өөрөө дондгийгт, доржигт, батыгт те яг хамаарч байна. Тэгэхээр одоо бусад өрн төлөгдөөгүй ч гэсэн за батаагийнх төлөгдцөө, дондгийх төлөгдцөө гэдэг төлбөр рүүгээ ингээд шууд шилжээд явцдаг. Ийм л байх юм бол нөгөө ажилтнууд ч эргээд хохирохгүй магадгүй одоо юу гэдгийг тэтгэмжээ яг авах шаардлага үүссэн тийм ажилтнуудынхаа төрүүлээ төлж болно шүү дээ. Тийм шүү дээ. Удахгүй одоо амарчих гэж байгаа жирэмсэн эмэгтэй ажлаасаа өөрийн хүсэл дээр гарч байгаа ч юм уу зөв ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтных тий. За хөдөлмөрийн чадвараа төр алдсан эмнэлэг твдэж байгаа ажилтнуудынхаа тэтгэмжүүдийг одоо хамгийн түрүүнд төрүүлээ төлждөг ч юм уу тий. Энэ тохиолдолд бол одоо тэр төлсөн төлөв нь өөрөө нийгмийн даатгал дээр бүртгэгдээ төлснөөрөө ингээд аль бисаар харагддаг. Ийм л болчих юм бол энэ асуудал бол бүрэн шийдэгдэж байна гэж харж байгаа. Тэгэхээр ерөөсөө компьютер програм л өөрчлөгдвөл тэрийгэ засварлчихвал асуудал шийдэгдэх. Асуудал шийдэгдэх боломжтой гэж үзээд байгаа байхгүй. Миний хувьд бол тийм. Гэтэл яг ингээд маргаан үсээд шүүхийн ч юм уу эсвэл янз бүрийн юм ба за нийгмийн даатгалын газар ингээд гомдол гаргаад ингээд юм гот. За танах тэр ингээд яагаад заавал ингээд бүх үрийн төлөвлөж иж ажилтнуудын нийгмийн даатгал төлөгдсөн гэж ингэж харагдах гад идэм бэ. Энэ яг юундэ байгаад идэм бэ гэнгүүт манай системд л байгаа юм байгаа. Тэгсэн чинь яг миний мэдих асуудал бол биш ээ. Бид нэр ингээл яг ажиллаа хийж яваа. Байгууллагаас төлөлтүүд нь ороод ирэнгүүт тэрнийг нь бүрэн төлөгдсөн бол тэрнийг нь төлөлт рүү оруулаад явцдаг. Магадгүй одоо юу гэдгийг 100 төгрөг дутуу байх юм бол тэр нь бүх ажилтнууд төлөгдөггүй л гэж харагддаг. Ийм байгаад идэг гэдэг онцлог ярьдаг л та. Тэгэхээр та бүхэн бол хуулийн хүмүүс тийм ээ? Хууль шүүхийн талаас нь шийдвэрлэж аль болох одоо зөв шийдвэр гаргах гэж явж байгаа хүмүүс ч дээ. Тэгэхээр хуулийн талаас яг ийм кейстэй ийм асуудалд орсон хүмүүс та бүхэнд хандж байгаа бах тийм. Тэгэхээр энэ асуудлыг хуулийн талаас яаж шийдэж байна вэ? Бодит кейсүүд байна уу? За хуулийн талаас юу гэхээр нэгдүгürt ингэдэг. За хамгийн түрүүнд тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн үгүй гэдгийг би тодруулж асуудаг. За төлөгдсөн байх юм бол яг түрүүн ярьсан чиг та өөрт хамаарх одоо тэтгэмжээ авах бол бүрэн хэрэгтэй. За хэрэг өмнөхөр олохгүй гэхэд байх юм бол за тухайн нийгмийн даатгалын газраа гомдол гаргаад за нийгмийн даатгалын
хууль тогтоомжийг одоо буруу хэрэгжүүлж байна. Минийх одоо төлөгдсөн гэдэг баримт нь энэ байна. Банкны хуулга нь энэ байна. За яг энэ нийт хэдэн сарын хугацаанд нийт төлөх ёстой дүн энэ болж яг таарж байна. Тийм учраас ингээд бүрэн төлөгдсөн болохоо олгож өгөөч гэдэг өргөдөл гомдлоо гаргахыг эхлээд зөвлөдөг. За тэгээ өргөдөл гомдлоо гаргасны дараагаар нийгмийн даатгалын газраас одоо тодорхой хариу өгнө. За зарим тохиолдолд бол нийгмийн даатгалаас бол олгохоор шийдвэрлсэн тохиолдол гардаг. За зарим нийгмийн даатгалын газрууд олохоос татгалздаг. Тэгээ энэ нь юу гэхээр бас нэг хуулийг өөрөөр хэрэгжүүлээд байгаа юм байдал ажиглагдчихж байгаа байхгүй. Өөрөөр гэдэг нь юу? Нэг өсөндөө юу гэхээр за жишээлбэл одоо нийт 9 дүүрэг ба штэ. 9 дүүргийн нэг дүүрэг нь олгоод нийт төр тэтгэмжийг олгоо шийдчихлээ. За. За тэгсэн чинь өөр нэг дүүрэг нь олохгүйгээ шийдчихлээ. Яг ижлэхэн кейс. Тэгэхээр энэ ч одоо үзэмжээрээ гэсэн үг юм уу? Юу гэж ойлгох вэ? Гэхдээ одоо яг үзэмжээрээ гэхэд ч хэцүү одоо хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглээд ийн л гэж би хэлэх гээд байна. За яг нэг ийм тохиолдлууд байна л та. За тухайн байгууллага нь өөрөө нэг шимтгэл төлөх одоо өр төлбөрөө хэсэгчлэн төлөх гэрээг нийгмийн даатгалын газартайгаа байгуулсан бол тэтгэмжүүдийг олгоо явна гэсэн нэг ийм зүйл бас байна. Байгуулаагүй байсан ч гэсэн олгоцсон тохиолдлууд бас гардаг. Тэгэхээр би яг энэ дээр хэлэхэд юу гэдэг л да маргаан үсгээд надаас зөвлөгөө авч байгаа тэг хамт одоо нийгмийн даатгалын газар нь очиод за тэр нийгмийн даатгалын одоо дүүргийн хэлнэ шүү дээ. За энэ дүүргийн нийгмийн даатгалын газар одоо А гэдэг итгэдийн тэтгэмжийг нь бол олгоцсон байна. Ялгаагүй л нэг байгууллагын хоёр ажилтан тий. Гэтэл танаа нийгмийн даатгалын газар олохгүйгээ татгалзсан хариу өгөөд байна. Энэ яг ямар учиртай юм бэ гингүүд нийт өр төлбөр чинь төлөгдөөгүй учраас олохгүй гэсэн яг л нэг юм ерөнхий хариултаа өгдөг. Нөгөө л хариултаа өгдөг тий. Тийм байна. Тэгээ үүнээс болоод л орхиод байгаа гэсэн. Тэгээ тийм учраас би ер нь иргэдэд болон надаас зөвлөгөө авч байгаа аж ахуйн нэгж байгууллагын зөвлөгтөө тухайн ажилтны хамаарх нийгмийн даатгалын шимтгэлийн төлж за эргээд магадгүй хууль шүүхийн байгууллагаар явлаа гэхэд энэ нь өөрийг нь хамгаалах хамгийн том систем болдог. Энийг хэрэгжүүлснээрээ эргээд та тэтгэмжээ авах хэрэгтэй болно. Тэтгэмжээ авч чадаагүйгээс учирсан хохирлоо авах хэрэгтэй болно тий. Ийм боломжууд бол нийлддэг. Тэгэхээр яг одоо ийм асуудалтай сууж байгаа хүмүүс яг бид хоёрын ярилцлагыг үзэж байгаа хүмүүс бол зөвхөн хуулийн байгууллагад хандах хан зөв юм байна тий. Ер нь бол эхлээд хамгийн түрүүнд яах вэ гэхээр нийгмийн даатгалын одоо нөгөө харьяа дүүргийнхаа нийгмийн даатгалын газарт нөгөө өсөлтөө өгнө шүү дээ. Тэтгэмж авах тий. Тэгэхээр тэр өсөлтөө өгөөд татгалзсан хариу өгсөн тохиолдолд тэрэнд нь одоо гомдол гаргаад явнаа л гэсэн үг. Тэгжээч л олж. Ер нь тэгээд ингэж олж авч чадчих нь угаална. За ер нь бол олж авч байгаа. Олж авч байгаа тохиолдлууд байгаа. Тий. Бодтой юу гэхээр ажилгүйдлийн тэтгэмж дээр байна. Тий. Яг шүүхээр хүртэл ороод за олох нь зөв юм байна. Тухайн нийгмийн даатгалаа бол аж ахуйн нэгжээс бол төлцсөн байна. Бусад өр төлбөрүүдэд төлөөгүй байх нь бол тухайн ажилтны нийгмийн даатгалын юмд бол хамаарахгүй. Яагаад гэхээр бусад ажилтнуудын өр төлбөр бол ажилтан одоо Агийн одоо шимтгэл төлөлтөд бол хамааралгүй учраас төлсөн гэж үзнэ гэд олохоор шийдвэрлэж байгаа юм тохиолдлууд байна. Тийм. Тэгэхээр бид нар юу гэхээр эцсийн арга зам нь бол яг шүүхтэх. Гэхдээ яг заавал ингээл шүүхтэл те олон сар жил хугацаанд тэр хүнийг те бие сэтгэл санаагаар нь улам их охирохын оронд бид нар зүгээр энгийн тэр системдээ шинжилгээ хийгээл за магадгүй нийгмийн даатгалын байцаагч тэгж болно шүү дээ. За яг энэ ажилтнтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлээ төлчөө. Юунд манах хэмжээс нь тэтгэмжийг нь олгочихё гэдэг ч юм уу те. Ийм байдлуудаар зохицуулаад явчих юм бол хин хинд нь хохирохгүй аж ахуйн нэгж байгууллагууд нь юу их юм бэ? Амьдралд одоо юу гэдгийг асуудал үүсгүй тэр нь нааштайгаа шийдвэрлэгдэх явах боломжтой байна. За ерөнхийдөө бол хоёлаа танай байгууллага нийгмийн даатгалд өртөө тохиолдолд та одоо тэтгэмжээ авч чадаж байна уу гэдэг энэ сэдвийн өрөөнд ерөнхий өгөх ёстой
бас мэдээллүүд, зөвлөгөө гэх юм уу тийм юугаа өгчлөө гэж би бол үзээд байна. Үзэж байгаа хүмүүс, сонсож байгаа хүмүүс бол тодорхой мэдээллийг аваад ингэх хэрэгтэй байна. Эндээ алдаа байгаа юм байна. Цаашаа ингэж явах хэрэгтэй юм байна гэж бодсон байгаа болов бодож байгаа болов. Миний асууж амжаагүй бас таны өөр дахиад хэлье да гэж бодож исэн зүйл байж магадгүй. Хоёлаа одоо бит хоёрын ярьж байгаа ярилцлага маань одоо энэ өндөрлөх болох гэдэг байна. Зөв. Яг хаа зүгээр миний бодож явдаг юм байт юм а. Гэхдээ яг хаа зөв миний л бодол. Зөвч үеж болно, бурууч үеж болно. Одоо ингээд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хэлбэр төлж байгаа ажилтан болон ажил олгогч гэдэг. За ажил олгогч бол ялгаагүй бас 8.5% тэтгэврийн даатгалыг төлдөг. За ажилтан ч гэсэн төлнө. Ялгаагүй. За энэ хоёрын нийтдээ юу гэхээр 17%-ийн шимтгэл төлж байгаа. За ер нь нийт бидний халааснаас авдаг тэр шимтгэлийн хувь хэмжээ гэх юм бол нийтдээ 35.6 орчим хувийн шимтгэлийг төр өөрөө авч байгаа. Эргээ гэж юу гэхээр энэ хуулийн дагуу энэ татвар шимтгэлийн өөрөө өндөр байгаад ирэхээр аж ахуйн нэгжтэйч ажилтандаач аюу хүнд тий магадгүй одоо юу гэдэг нэг сая төгрөний цалин авдаг байлаа гэж бодоход тэр 10 хэдэн хувь тий 20 хэдэн 30 хэдэн гэдэг чинь суудагч явсаар агаад надад одоо юу гэдгийг 650 мянган төгрөг ч юм уу тий. За яг бодит ажилтны халааснаас гардаг нь бол нийтдээ нэг 24-5 орчим хувийг бол сууддаг. Тэгээд ирэхээр юу гэхээр би ингэ боддیں۔ Ажилтан яг ингэ мэдээч хэрэг нийгмийн даатгал төлөх нь бол зөв. За ажил олгогч бас давхар төлж чинь тийм үү. Тэнгүүт за ажилтан магадгүй одоо 60 нас хүрээд тий тэтгэврт гарчлаа. За ажил олгогч ялгаагүй бас тэтгэврийн даатгал төлж чинь тийм үү. 60 жилийн дараа тухайн компани тэтгэврт гарах уу? Гарахгүй байлгүй тийм. Тэтгэвэр авах хэрэгтэй өсгөө. Тэ. Нэг юм сони юм байгаа. Тийм байна. Тэгэхээр юу гэхээр бид нэр арай өөр өнцгөөс хараад үзэх юм бол юу гэхээр ялгаагүй л төлж байгаа тий. Магадгүй одоо нэг 60 жил бизнесийн үйл ажиллагаа явуулаад улсад 60 жилийн хугацаанд тий доктортой ингээд нийгмийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд яг үнэхээр тухайн байгууллагт тий тэтгэвэр тогтоолгоо танд эсвэл одоо танаа байгууллагт ийм урамшуул олгож байна ч юм уу тий. Ийм зүйл манай Монголын хууль тогтоомжор бол байхгүй. Тэгэхээр энэ зохицуултыг бол зайлшгүй нэг мэдээч хэрэг эдийн засаг болон бусад юмнуудаа тооцооллоо зөв хийж хагаад зохицуултыг бол зайлшгүй хийх хэрэгтэй гэж боддог. Тэ? Одоогоор бол яг 1992 онд тэ Монголын одоо яг ардсан нийгмийн тогтцоонд шилжиж өснөөс хойш одоо 30 гаруй жил болж байна. Тэгэхээр дахиад нэг 30 жилийн дараа тэ 60 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд гараад ирнэ тий. Тэнгүүт ялгаагүй бас л тэр байгууллага чинь тий энэ системийн хувьд нийгмийн даатгал төлжөл байгаа бол тодорхой урамшуулал тий юм эдлэх эрх бас байх л ёстой гэж бодож байна. Бид нар нөгөө юу гэдэг чинь үцөөлөөрэ хүмүүр нөгөө хууль шүүх юм эрхтэй гэж байх ёстой. Тэгээ байгууллагч гэсэн яадгаагүй тий нэг хүн л тухайн байгууллагыг үүсгэн байгуулад ажилуулж байгаа тий. Гэхдээ яг энд бид нар ингээд улс орныхоо төлөө хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа энэ байгууллагуудаа урамшуулдаг тий ийм юмнууд зайлшгүй байхгүй бол яг үүндээ бол яг энэ хүнд хүчгүй нийгэмдний энд эдийн засгийн хямралтай үед бол сөөрч хямрах тий эргээгээд дахиад нөгөө байгууллага үйл ажиллагаа явуулж чадахгүй болоод ажилтнууд нь ажилтгүй болдог тий ийм хүнд хэцүү байдлууд үүсдэг учраас би яг тэр өнцгөөс нь харж хэллээ. Тэгэхээр таны яриаг ингээд сонсохоор бас дахиад байгууллагын талаас бас нөгөө асуудал гаргал юм байна даа л гэж бодогдож байна нийгмийн даатгал дээр. Сая бол хоёлаа хувь хүний талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр байгууллага байна. За тэгээд магадгүй нийгмийн даатгалын газраас хэн нэгэн байцаагч хурж ирээд бас өөрсдийнхөө зүгээс ингээд тайлбар тавьвал бас юм гарах бах таа л гэж бодож суулаа тий. Тэглгүй яах вэ? Магадгүй яг бодит нөгөө нэг зовлонгоо ярина шүү дээ тэр чинь. За аж ахуйн нэгжүүд ингээд төлдөггүй өстой айгүй хэцүү байдаг тий. За тэгэнгүүт иргэдэн нөгөө ажилтнууд нь тэтгэмжээ аавъя гэд бид нар дээр ороод ирдэг айгүй дарамттай гэл тий. Уурс уцаарс яг нөгөө нэг фронтын шугам дээр байгаа хүмүүс шүү дээ. Нийгмийн даатгалын хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүс маань бас зовлонгоо ярина. Тэгэхээр юу гэхээр бид нарт зовлон байна, асуудал байна. Гол нь шийдэл байх хэрэгтэй. Тий. Шийдлэл зөв тодорхойлоод явчих юм бол бид нар цаашийн алхмуудаа хийгээд
урагшлал явчихна гэсэн үг. Тийм. За, танд маш их баярлалаа. Баярлалаа. Подкастт ирж ийм сайхан хүмүүст хэрэгтэй мэдээллийг өгсөнд маш их баярлалаа. Ажилд амжилт хүсье. За танд ч гэсэн баярлалаа. За, баярлалаа. Ингээд өнөөдрийн подкастт бид хоёр одоо танай байгууллага нийгмийн даатгалд хэрвээ өртөө бол та одоо тэтгэмжээ авч чадаж байна уу? Энэ талаар бас хөндөж ярилцлаа. Тэгээ өнөөдрийн зочин маань United Summit хуулийн фирмийн өмгөөлөгч инх төвшин оролцлоо. Хамтдаа байсан үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Баяртай. За